Сайн байцгаана уу? Нора байна. Soul Sister талтай норыг энэ удаагийн дугаараар spirituality ороод 10 жил болж байгаа Ранахагаа ууж оролцуулж маш сонирхолтой нэг зүйлээр шинэ үнцгийн тухай нээж илрүүлэх гэж байна. Тэр нь юу вэ гэхээр spiritual war буюу одоо энэ сүнслэг дайн гэж яг бидний нүдэнд үзэгдэх 3D ертөнцид яг юу болж яаж манифест болоод байгаа энэ тухай Ранахагаа сонирхолтой үнцгийг судал сонсгоё. Энэ удаагийн дугаар бол маш гайхалтай дугаар болно гэж тамгалж байна. За Ранаха өөрөөгөө нэг танилцуулах уу? За сайн байцгаана уу? Намайг Рана гэдэг. За би өөрөө spiritual ертөнцтэй юу холбогдоод бараг 10 жил болж байна. Тэгээд энэ 10 жилийн хугацаанд бас маш их юм сурсан. Тэ одоо өөрийн дан ганц юм игэл жирийн амьдралаас гадна бас зөндөө их тийм сүнслэг оршихуй байд юм байна. Тэдэртэй харилцах арга замууд байд юм байна. Тэдрээс суралцах боломж байд юм байна. Тэгээд дээрэс нь бас энэ сүнслэг ертөнцид маш олон нууц байд юм байна гэдгийг ерөнхийдөө ойлгож авсан. Тэгээд энэ бүх нууцуд ерөнхийдөө намайг улам гүнзгий энэ сүнсний ертөнц рүү оруулахад хөдөлсөн гэх юм уу. Тэгээд ерөнхийдөө одоо бол хэд хэдэн прожект тэгээд юмнууд дээр ажиллаж байгаа. Тэгээд одоохондоо бол ерөнхийдөө Монгол улсын одоо ерөнхийдөө энэ safety байдалд маш их санаа зовж байгаа. Ерөнхийдөө яг ингээл бодоол автсан энэ асуудал улам их гарч ирдэг. Тэгээд энэ асуудал бас өөрөө яг spiritual war гэж юу юм те? Spiritual ер нь war гэж юу юм? Яаж үүсдэг? Юунаас болдгийг? Энэ бүхнийг ерөнхийдөө гүнзгий хуж ойлгоход хүргэсэн гэх юм уу? Маш сонирхолтой санагдаж байна л да. Тэгээд одоо нөгөө нэг Монголд бол одоо сүнслэг байдал гэл энийг ч зөвхөн яг бяцлаглаар л төсөөлдөг байсан тэр үе бол өөрчлөгдөө дэлхийн ертөнц тэр аяар өөрчлөгдөж чинь. Тэгэхээр та нөгөө одоо дээд ухамсаруудтай тийм ингээ холбогдох аргууд идэм байх гэд үнсэн сэдв рүүгөө орохоос өмнө өөрөөхөн одоо энэ нууцуудыг одоо мэдсэн wisdom гэж хэлдэг шүү дээ тийм. Одоо нэг юм мэдлэг source одоо тэр нэг зүйлээс ирээдэн штэ бурхнаас юм шиг дээд ухамсараас юм шиг тийм. Энтэйгээ яаж ингэж холбогдож сурсан. Тэгээд яг тэр талаараа бас жоохон ярил өөрөөхөө нөгөө сүнслэг байдлыг хэрхэн хөгжүүлдэг талаараа ч юм уу тийм. За ер нь эхлэхэд бол ялгаж чаддгүй байсан. Хамгийн анх бол яг өөртөө яриад байгаа юм уу эсвэл өөр битүүтэй харилцаад байгаа юм уу энэ бүхнийг ерөнхийдөө нарийн ялгаж чаддгүй байсан. Тэгэхээр энэ бол дотоод нөгөө нэг зөрчил маш их авчирдаг байсан. Тэгээд ерөнхийдөө олон багштай болсон. Янз бүрийн багш нараас ер нь айлуулах их юм сурах гэж бодоод олон одоо бөө зарим удган хүмүүстэй ерөнхийдөө төлхөө уулзч эхэлсэн. Тэгээд тэдний зааж сургаж байгаа бүх зүйлүүдийг арга барилуудыг бүгдийг нарийн судлаад төр дээр хэрэгжүүлж үзээд тэгээд ингээ явсаар агаал өдийг урж ин да. Тэгэхээр энэ бол маш том сэдв те. Тэгээд яг spiritual war гэдэг сэдвийг сонгосон чинь бас надад бас амар хүнд сэдв юм шиг анх бол санагдсан. Тэгээд энэ war-ыг яагаад ерөнхийдөө энэ дэлхийд дахинд ийм олон дайн болоод яагаад байнга ерөнхийдөө энэ дайнууд өргөжлээд хизээч зогсдгүй. Тэгээ ийм тэр нь бас ингээ улс орон гүрнүүдэд маш ихээр нөлөөлөд хувийн амьдралд ч гэсэн маш ихээр нөлөөлөд ингээд байгаа нь маш ерөнхийдөө ядаргаатай төвөгтэй байсан гэх юм уу. Яагаад гэвэл бид нар ч одоо ингээл өдөр болго амьдрах гал хичээгээл одоо уртах юм аягээл авч байна. Тэнгууд энэ тэнд дайн болоод тэгэл нөгөө нэг эдийн засаг нь хэлбэлцээл тэгэл Монголд одоо нөхцөл байдал ямар байгаа вэ? Хүмүүсийн амьдрал ямар байгаа вэ? Тэрэн дээр дахиад нэмэлт ингээд нэг ачаал ирээд байгаа. Тэр нь бас хүмүүсийн ингээд нөгөө сэтгэл зүг маш их хэлбэлцүүлээд байгаа. Ос орныг ч гэсэн бас ингээд хэлбэлцүүлээд байгаа. Тэгэхээр энэ эсрэг хүмүүс одоо бас нэг дархлаатай болох хэрэгтэй юм шиг санагдсан. Яг үнэ энэ сэдвийг сонгосон шалтгаан тэр одоо бид нэр мэдэхгүйгээс үл хамааран энд ингээ оролцоол яваад байгаа байхгүй тий. Одоо тэр хүмүүс нөгөө нэг дайны түвш бүр ингээд микрогоос макро түвшинд байгаа шүү дээ тий. Энэ сүнслэг дайн гэдгийг тодорхойлж хэлэх юм бол микро гэвэл одоо хүний өөрийн дотоос дэлгэн ч гэдэг юм уу тий. Макро гэхээр бүр ингээд улс орны олон ингээд хүмүүсийг хамраад яваад байгаа. Тэгэхээр
Таны одоо энэ сүнслэг дайн гэдгийг тодорхойлж хоёлаа яг айл төвшөнд нь өнөөдөр ярих гэж байгаа юм те. Нэгдүгээр айгу том сэдв болохоор хоёрдугаарт нөгөө spiritual war буюу ингээд улс орны хэмжээнд болоод ирэхээр яг нөгөө дайн гэж зарлагдаж тодорхойлогдохгүй ч гэсэн нөгөө pendulum үүсгээд самлуур үүсгээд те бидний яг тэр нөгөө энергит нөлөөлөд байгаа те. Тэгэхээр нөгөө яг таны хэлсэнчлэн тэр анзаарга нь эрхэн чухал юм аа. Тэг ийм юм болоод байгаа шүү гэдгийг мэдхэн чухал юм аа гэд. Тэгээд та одоо өнөөдөр хоёлаа ямар төвшөнд ярилцахын энэ дайныг юу гэж тодорхойлж гин. Тэгээд яг юун дээр бид нэр анзаарахтай байх шаардлагатай юм бэ танихаараа. За тэгэхээр дайныг spiritual war гэдгийг ерөнхийдөө тодорхойлох хэрэгтэй бах. Тэгээ definition ямар вэ? Хувь хүмүүс яг юу гэж ойлгохтой. Тэгээд энэ талаар би бас хүмүүсүүдээс ингээл жоохон тест хийгээл энэ подкастад орох гэж байгаа гэж асуунгууд хүмүүсүүдийн бүгднгийнх нь хариулт өөр байсан. Одоо жишээ нь хүмүүс эхлээд микро гэсэн дотоод нөгөө нэг зөрчлийн дай сүнсний дотоод хүний биед бас олон сүнс зэрэг оршдог гэж хүмүүс ерөнхийдөө ярьдаг шүү дээ. Ерөнхийдөө тиймч байдаг болов уу гэж би боддог. Тэгэхээр тэр сүнснүүдийн хоорондох одоо зөрчилдөө нэгдүгээр хоёрдугаарт ингээд явахаар бас биенээс халиад авчиж байгаа. Надад болохоор илүү spiritual war юу вэ гэж define хийх юм бол илүү сайн сайхны төлөө тийм тэмцэл юм шиг санагддаг. Илүү шудраг ёсны одоо инх тайван бүх одоо хүмүүсүүдийн бүх сүнснүүдийн амар амгалан орших тэр нөхцөлийг бүрэлдүүлэхийн тулд дайдж байгаа тийм дайн гэж би бол өөр хардаг. Яг түүнээс бол мөнгө эсвэл эрх мэдэл ч юм уу тийм төрлийн бол дайн биш. Яг цэвэр нөгөө нэг сүнсний доотлого байдаг шүү дээ. Нэг хүний яг хийх ёстой юм шиг эсвэл одоо баг эр хүн болгоны ерөнхийдөө duty юм шиг санагддаг. Энэ дайнд ямар нэгэн байдлаар оролцох одоо ийм дайн болж байгаа сүнсний дайн болж гин сүнс гэхээсээ илүү баг physical дайн ч гэсэн айгүй их болж байгаа Тэгээ миний анзаарснаар бол яг ингээд энергийн төвшөнд биенээс гадна маш олон том биетүүд янз бүрийн сүнсний төвшнүүд байдаг. Тэдний хооронд хүртэл янз бүрийн дайн явагддаг. Тэгээд тэдний хооронд явагдсан дайн ямар нэгэн байдлаар дэлээр хүний биед одоо нөгөө physical биед нөлөөлж эхэлдэг. Тэгээд тэр маань өөрөө цаашаа ингээд manifest хүний биеэр дамжуулж manifest болж одоо илүү материаллык болж эхэлдэг юм шиг надад бол санагдсан. Тэгэхээр миний хувьд бол илүү definition бол илүү сайн сайхны төлөө одоо инх таймны төлөө ч юм уу тэр дайн нэг жоохон тийм дилемма үүсэж байгаа ч гэсэн тэр дайныг зогсоохын төлөө бас дайтах хэрэгтэй болоод байгаа хгүй ямар нэгэн сэтгэл зүй байдал үг үйлдэл бүх зүйлээрээ. Тэгэхээр тэр дайныг л би илүү spiritual дайн гэж харж байгаа. За тэгэхээр нэлээд л өргөн төвшөнд өндөр төвшөнд ярих нь Тэгэхээр одоо яг мэдрэгдэж ингэж бид нар яг ойлгоё За анзааръя гэдэг тэгвэл танд одоо яг мэдрэгдэж байгаа нь Монголд хэрхэн нөлөөлж юм ямар одоо ерөнхий олон нийт ухамсарт ямар нөлөө үзүүлээд тэр нь хүмүүстээр яаж манифест болж илэрч байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ юуны эхлээд бол дотооддоос ирсэн зүг болов гэж бодож байгаа. Яг тэгвэл бүх юм одоо юм маш жижигээсээ эхэлж байгаа Тэнгууд юм хүний бие дотор маш төрлийн олон төрлийн зөрчлүүд явагддаг. Ер нь бүх юмны одоо хоорондох түлхэлцэл, энерги үл ойлголцол одоо атаажтөө одоо юу гэдэг юм бүх юмнаас ахуулаад хүн дотор ингээд олон хуваагдаад байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр хүн өөрөө эмх цэгцтэй тайван байхын тулд одоо энэ дотоод дайнаа өөрөө ялах хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо ингээд дотор байгаа олон зөрчлүүдээ бүгдийг нэг талд нь гаргах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд яг хаа хүрэх үү, ямар бодлын түвшинд байх вэ, ямар frequency-д орших вэ тэр бүгдийг маш нэрийн сонгоод нэг сайн бясалгаад суугаад сонгох хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд тэгжиж өөртөө нэг юм амар амгалан авцарсны дараа тэр одоо амар амгалан хөрсөн дээр ямарваа нэгэн юм үүсэж цэцэглэх боломж бүрддэг учраас тэр бол яг нэг хүний амьдрал чинь өөрөө угаасаа л яг ингээл цэцгэлэл явдаг шүү дээ. Тийм болохоор тэрийг хүн хамгийн түрүүнд нэг дотоод амар амгалангаа тогтоох хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээ ингээд өдөр болго ингээд савчаад байвал амьдрал ямар байх вэ эргэн тойронд ямар байх вэ? Тийм болохоор хамгийн түрүүнд дотоод тэр сүнсээ амар амгалан болгоод илүү дутуу ингээд нөлөөлөд байгаа юмнуудаа илүү дутуу хорлоод байгаа бодлуудаа ч юм уу тэднийг бүгдийг eliminate хийгээд байхгүй болгоод
Тэгээд яг өөртөө 100% өөрийнхөө өнгөрсөн ирээдүй бүх юм хүлээн зөвшөөрөөд нэг шугамд очиод тэгээд дараа нь яг нөгөө зорилго, амьдралынхаа зорилго юу их үү, цаашаа юу их үү, тэгээд ямар юмд суралцах уу, тэгээд цаашлаад яа хүмүүст яаж нөлөөлөх үү, эргэн тойрноо яаж зэгцлэх үү гэд яг ийм юмнууд тэндээс эхлэх болов уу гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө нэг хүн миний анзаарснаар зэгцрээд эхлэхээр орчин тойрондоо маш сайнаар эргээр нөлөөлж эхэлдэг. Тэгэнгүүт орчин тойрныхаа хүмүүстэй ойлгоогүй байгаа юм ойлгуулад, анзаараагүй байгаа юм анзааруулад тэгээ ингээд зэгцлээд эхлэхээр хүн өөрөө ерөнхийдөө тухтай амьдарч эхэлдэг. Тэр орчин өөрт нь тухтай болж эхэлдэг. Тэгээд тэр тухтай орчинд болохоор хүмүүс бүгд тийм happy, energyтэй, тэ бүгд ерөнхийдөө санаа зовнил багтай ингэж амьдрах боломж нь бүрдсэн болов гэж боддог. Тэгэхээр энэ дотоод амар амгалан бас тогтоох тэмж амаргүй юм шиг санагддаг. Яагаад гэвэл өдөр болгоно чаленж байдаг. Тэгээд 9 шүдийн чаленж байгаа. Гаднаас нөлөөлөх external нөлөөлөлүүд амар их байгаа шүү дээ. Ингээл гараад стресстэй л ингээл машин төгжрөл тэгэл муухайштай хүмүүстэй босод стрессж байгаа хүмүүс гэл ингээл бүгд амар нөлөөлөөд эн чинь ингээд хөвлөрч явсараад бүр тэр чигтээ ингээд нийтээрээ тийм нөлөөлөлт автаад байгаа. Тэгээд энэ утас болон Facebook ч юм уу те энэ сошиал медиа нөлөөллүүд бас маш их байдаг. Тэрэнд хүмүүс маш их цаг хугацааг зарцуулж тэрнээс маш их сарнил бас айгүй юм хэрэгтэй иргүй мэдээлэлүүд маш их цуглуултай юм шиг бас санагддаг. Тэр болгоныг ерөнхийдөө менеж хийх хэрэгтэй юм шиг санагддаг л да. Босоод ингээл анзаарахтай байгаа л юу урт ч нөлөөлөд байна. Юу урт ч садаа болоод байна. Юу ч хааг ингээд ааш болон ингээд зан ичэн хуургаад сөрөг болгоод байна. Тэдний бүгдийг анзаараад тэгээд эдрийг нэгээр зэгцлээд эхлэхээр ерөнхийдөө айгуу дажгүй сайхан болж эхэлдэг. Ер нь ямар ч тийм хүнд хэцүү орчинд одоо өөрийгөө нэг жоохон чаленж хийгээд тэр амар амгаланг үүсгэх ёстой юм шиг бараг хүн болгон тийм үүрэгтэй юм шиг боддог байхгүй. Одоо манай тэр тусмаад тэр манай хотод бол тэгжиж бид нар бөөндөө нэг арай аятайхан харилцаатай, арай аятайхан нэгэндээ хүндэтгэлтэй харьцдаг ч юм уу тиймэрхүү юмнууд бүрэлдэх боломжийн суурь юм шиг санагдаж байгаа. За тэгээд цэгцэрсэн хойноо бол бид нар арай нэг тийм том юмны талаар бодох боломжууд тэрний эсрэг одоо бүр том одоо ингээд нөлөөллүүд байгаа штэ хүн болгонд одоо сүнс болгонд нөлөөлөд байгаа. Тэдрийг одоо янзлах, нийтээрээ хамтарч янзлах ч юм уу тэр суурьуд бол бүрдэх юм шиг санагдсан. Яг үнэ. Тэгэхээр л нөгөө Чингис хааны маань хэлсэн бие засаад, гэрээ засаад, төрөө заснаа гэдэг. Ялцчгүй л яг энэ шатараалаар яваад байгаа тий. Тэгэл одоо манай подкастын ч гэсэн өмнөх дугаарууд яг тийм эхлээл өөрөөгөө анзаарээ тий бодлоо анзаархаас л эхлэе. Яг дотор чинь ямар spiritual одоо дээ сүнслэгтэй юм болоод байна. Тэ бас нөгөө бид нэр марцчихад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл сонголт байдаг шүү. Харанч байдаг, цагаанч байдаг те. Хүний дотор бурхан ч дүр хоёр хоёлоо байгаа. Тэр алинд нь илүү их энержи анзааргаа өгж, аль бодлыг илүү их хооллох сонголт нь байгаа шүү те. Аль бодлыг түлхүү сонгох сонголт нь байгаа л гэдгийг яг анзаарах шаардлагатай юм шиг санагддаг. Тэгээд Сүүсистрийн нөгөө 11-11 Instagram хуудаснаас тэр pendulum гэдэг постыг харж байгаа те яг ингээд олон ухамсар олон хүмүүс нэг зүйлд анзаарга энерги attention өгөөд ахаар юу болж болдгийг те тэр одоо солонгосчуудын cancel culture энтер гэл одууд нь ингээд амин хорлоод байдэн штэ те тиймэрхүү тэгээд энэ нөгөө social media-ны зохистой хэрэглээ те бинийгаа илүү юм одоо анзаарахт хөтлөх тэр талаас нь те хоорондоо холбоо тогтоох мэдэх тэр талаас нь биш зүгээр нөгөө айгу сүрэг тэр pendulum яг үүсгэж хэрэглээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй тий. Тэн дээр бас ингээд анзаараа авчираад Instagram-ийнхаа хуудас руу join хийж тэр постоо тэрэ одоо яг энэ нөгөө олон хүмүүс биесэж амжаагүй хүмүүс нөгөө нэг төрийн эрэхт оролцоод ингээд жоохон самуурцсан юм шиг өөрөөгөө ч анзаарах багтаа ш тий. Ингээд нөгөө айгу шантаж хийдэг зохион байгуулалтад чигсчмэсдэг ингээд дээд шүү дээ. Энэ хүмүүс яаж нөлөөлөд идэг вэ? Нийтийн ухамсарт. Ер нь энэ хүмүүс амар тийм бүдүүлэг байна л гэж би хардаг. Яг тэгвэл тэр хүн болгон чинь чихтэй нүдтэй бүгд л тэрийг анзаарч байгаа болохоор тэдэрт ингээл янз бүрийн ховж хэрэгтэй иргүй мэдээллүүд ингээл сошиал медиагаар ингээл амар их цацаал ингээл ер нь
тэр бол ер нь айгүй их буруу санагддаг. Хүмүүс хичнээн тийм янз бүрийн үзэл бодол байгаа ч гэсэн аль болох олон нийтэд хүрч байгаа ийм платформудаар бол аль болох эерэг зөв юм ярих хэрэгтэй тий. Мэдээж хэрэг янз бүрийн тэмцэл байлгүй л яах вэ тий. Тиймэрхүү тэмцлүүд бол зөв юмны төлөө тэмцэж байгаа юмнууд биш тий. Сая бас ингээл бөөнөрөл залуучууд ингээл босоод нэг зөв юмны энэ улс арай болохгүй байна гэдгийг ерөнхийдөө анзаарцсан тийм бүгдээр анзаарчаал тэгэл ингэхэ болио тэгхэ болио гэж зогсоогоол нэгдэл бас ингээд том өөрчлөлтүүдийг хийж чадаад байгаа хгүй төрийн өөрчлөлтийг хүртэл ингээд хийж болоод байгаа хгүй те тэгэхээр энэ бол зүгээр л цэвэр яг нөгөө нэгдлээс үүсэж байгаа хүчтэй хүмүүсүүд хоорондоо нэгдээд хоорондоо үзэл бодлороо нэгдээд ерөнхийдөө нэг цул болоод ингээд хүчин нэгтгэхэр том өөрчлөлтүүдийг хийж чадаад байгаа хгүй. Тэгэхээр энэ одоо нэг бидний ганц ингээд санаа тавих ёстой асуудал нь бол дэлхийд маш их дайн өрнөж байна, дайн болж байна. Энэ бол хүссэн үсээгүй directly or indirectly тэ ингээд шууд болон шууд бусаар манай улсад нөлөөлнө. Хүн болгоны амьдралд угаасаа хүссэн үсээгүй нөлөөлнө. Тэгэхээр энд бид нар өөрсдөө сэтгэл зүйн хувьд бэлэн байгаа юу? Энийг анзаараад бэлэн байсан ч гэсэн бид нар энэний эсрэг юм уу те одоо ямарваа нэгэн дархлаа хийх ч юм уу тийм ямарваа нэгэн үйлдэлүүд хийж байгаа юу гэд ингээд бодоод анзаарангууд ерөөс тийм байхгүй байхгүй хүмүүсүүдийн анзаарангууд ерөөсөө л ингээл юу ч болоогүй юм шиг юу ч бол ер нь их тоохгүй анд ингээл сайхан шууцаагаал яваад байгаа байхгүй тэлтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Яагаад гэвэл одоо жишээ нь энэ spiritual war ч вэ одоо ямарваа нэгэн төрлийн war ч ингээд манай улсад нөлөөлөл нь маш том байгаад байна. Яагаад гэвэл одоо энэ том Орс гэхэд бол одоо ингээл датал эхлэнгууд манай logically бодох хэрэгтэй тий яг ингээд цэвэр шууд бодох хэрэгтэй шүү дээ. Энэ манай улсад яаж нөлөөлөд байна? Бидний энэ улсад яаж автаад байна тий ямар юм энэ улсаас бид нар аваад байна тий. Тэнгууд манай улс одоо жишээ нь Орос улстай бол юм дайнтай улсд бол амар их харилцаатай байдаг. Сайн харилцаа аваа, муу харилцаа аваа. Тэнгууд нөгөө нэг гол чухал ресурсуудаа хүртэл тэнчнээс аваад байгаа тий. Тэнгууд тэр дайнтай улс чинь нэг өдөр ингээд за болио бид нар одоо өөрсдөө хангах хэрэгтэй гэдээ одоо тоогооч юм уу ингээд манай улсад хангдаг байсан юмнуудаа болчвол яах вэ те тэр үед бид нар одоо яах вэ тэгэл бас ингээл бэлэн бос байдалтай ингээд байж ах уу гэхээр бас тэр айгу жоохон санаа зовнолоод асуудал болоод байгаа л та. Тэгэхээр тэрний эсрэг бол бид нар маш их юм бэлдэх ёстой юм шиг санагдсан. Тэгээ ер нь ингээл бууж суугаал ингээл өвгд ийцээ сонссонгууд та нар одоо ийм том газар нутагтай одоо тий бид нар одоо ингээд та нарын өмнөөс амар л их дайдлаа амар л их юм боллоо. Тэгээд ийм том сайхан газар нутаг олж бэлгэлж өглөө гэтэл та нар одоо ингээд энийг эзэн суухгүй нэг газар зүгээр ингээд бөөнөрөө шавчаал байгаад байна гэд ер нь тийм зэмлэл айгүй их хүртээд байгаа байхгүй юу тий. Тэрийг бол олон дахин удаа тэрийг бол надад бол жишээ нь ингээд сануулж хэлээд байгаа байхгүй тий. Тэгэхээр та нар өөрсдөө энэ байгаа гоё сайхан газар амраа молонгаа тогтоож өөрсдөө эзэн болох ёстой гэдэг ерөнхийдөө мессежийг сүүлийгд бол маш их өгöd байгаа. Тэр нь бас нэг төрлийн тохиом шиг л надад санагдаад байна л да. Тэгэхээр энэ нөгөө дээд ухамсаруудаас ирж байгаа энэ мессежийг хүлээгээд авч ийн гэж энэ. Тэгэхээр яг энэ дээд одоо энэ сүнслэг түвшиндөө юу болоод байгаа юм бол яг энерги ямар солилцоо яг юу болж байгаа болохоор иймэрхүү тохиом мессежүүд илүү ирэх болсон юм бол. За миний хувьд бол маш их тийм сонин догшрлууд явагдсан. Ямар догшрол вэ гэхээр ерөнхийдөө амар их тийм загнуулсан л да. Ер нь яг нэг юм өөртөө загнуулт ш. Тэгэл загнуулаад энэ нэг л болохгүй байна гэдгийг ерөнхийдөө ингээл бүх талаас нь хэлж байгаа байхгүй тий. Одоо ингээ байгаа байдлаа харцгаа, эргэн тойрноо харцгаа, тэг ингээд хүн болгон өөрсдөө ямар яаж амьдраад байгаа, юу болоод байгаа тэрийг сайн анзаар гэд. Би ч өөрөө анзаараагүй л ерөнхийдөө явж исэн л та. Тэгэл шал анзаарах хэсгүй юмнуудыг анзаараад яваадсэн. Тэгэнгүүт яг ингээд арай том анзаарах хэстэй юмнуудыг ингээд угаасаа өгөөд хэлээд байгаа хгүй те. Энийгээ сайн анзаараа, эндээ бэлдээ. Тэгээ цаашдаа одоо ингээд өвлүүлэх одоо жишээ нь би бол одоо ингээд 40 нас хүрч байгаа. Тэгэхээр 40 нас хүрч байгаа хүн эрэгтэй хүн болгонд эрэгтэй ч ихгүй эрэгтэй эмэгтэй гэлтгүй ер нь бүгдэнд нь нэг тийм тодорхой duty буюу хариуцлага байгаад байгаа хгүй те. Тэрийгээ бас ухамсарлах амар чухал.
Яа тэгвэл ингээд одоо энэ үе шилждэг, өөрийнхөө амийг дамжуулдаг тэр үе эхэлж байгаа хгүй те. Сурсан мэдсэн бүх юм цааш нь дамжуулдаг, дараагийн үеэ бэлддэг. Эдгээр бол маш чухал юм л л те. Тэгэхээр энийг ерөнхийдөө бүгд хийгээд авах хэрэгтэй. Тэгээд ядаж нэг дараагийн үедээ жоохон үлгэр дуурайл болох юмнуудыг бас суурийг бэлдэх ёстой. Тийм болохоор одоо бас ерөнхийдөө тэр чиглэлүүл ажиллаад эхэлсэн л дээ. Би бол за ер нь буцаад хөдөө амьдрах хэрэгтэй юм байна те. Хөдөөгөө гоё хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд хөдөө гоё сайхан те шин тийм инновацлог юмнуудыг хийх хэрэгтэй юм байна. Тэгээд тэгэл ялчгүй тэрийгэ дагаал тиймэрхүү төрлийн прожектуудыг хийгээл хэлж байгаа юм л да. Хэрэг сүнслэг хүн тэр дээд төвшөнд бол яг бүр нарийн юу болоод байгаа юм. Тэгээд тэрийг бол би бүгдийг сайн ингээд нэгтэлж хараагүй ч гэсэн яг тэндээс ирээд байгаа мессежийг бол сайн ойлгоод байгаа хгүй те. Ер нь энэ дээр анзаараа, одоо энэ дээр анхаараа, энийгээ хий, энийгээ бүрэлдүүлээ гэдэг ингээд тодорхой мессежүүд тэгээ мишнүүд бас өгöd байгаа хгүй. Тэгэл тэрийг л ерөнхийдөө дагаал явж байгаа да. Тэгэхээр яг тэгдэг нь бол үнэн. Дээд ухамсарууд жишээлбэл хүнийг ингээд бэлэн болоогүй байхад нь тэр хангалттай хэмжээний мэдээлэл өгдөггүй. Тэгтээ өгөөд ч угаасаа бид нэр ойлгохгүй юм шиг байгаа. Тэгэхээр нөгөө яг одоо тэр тохио мессеж төр ч гэсэн нэг тохио мессежүүд одоо чаналинг хийж хүний авж байгаа дээд ухамсаруудаас авж байгаа тэр мэдээллүүд ингэж цоорхоо орж ирээд байгаа байхгүй юу. Анханасаа бүгд тийм connected ойлгомжтой биш те. Энд тэндээс орж ирдэг. Тэгэхээр тэр ингээд сүүлтэн чухчин тайлэгддэг юм уу те. Одоо нэг өөр ухамсарын төвшөнд бид нэр хурж иж арай бөөнөрөөс ирж ийц ч юм уу те. Яг ингээд тэр бас бүтэн зургаар нь ойлгох гээд байгаа тийм юмнууд байгаа те. Тэгэхээр энэ сүнслэг дээн гэдэг нь ер нь юунаас ихтэй яагаад үүсдэг юм болоо тэр талаар илүү яриад дараа нь яг Монголд юу болж байгаагаа ярих уу. Миний анзаарснаар бол одоо ямарваа нэгэн дайн бол ерөөсөө ямарваа нэг юмны хуваагдлаас үүсдэг. Одоо нэг бүхэл цул байсан юм хуваагдаад эхлэв шүү дээ. Хуваагдаад хоёр туйл руугаа түлхэлцээд ингээд хоёр туйл руугаа яваад ирэхээр голд нь маш том энергийн тэмцээн, орон зай үүсдэг. Одоо тэр энергийн орон зайд болохоор одоо dark energy гэх юм уу те, uncertain гэх юм одоо тодорхойгүй тийм орон зай үүсдэг. Тэр тодорхойгүй орон зай л маш олон тийм үл ойлгосон тийм байдлуудыг үүсгдэг, эргэлзээнүүд үүсдэг. Тэгээд тэнчэнээс ингээд тэр чинь ингээд дамжраад тахаараа янз бүрийн те бүр том ингээд escalate болол зайн томрол ингээд тэр орон зай улам том болох тусам тэр маань ингээд дайн болд юм шиг надад бол санагдсан л та. Ер нь одоо ингээд өөрөө чинь подкаст дээр болохоор ингээд бас 11 гэдэг ингээд тоонууд байгаа шүү дээ. Энэ тоо чинь бас их маш чухал үүрэг роль гүйцэтгээд байгаа хгүй тий. Би бол өөрөө бас одоо энэ нэгийн тоонд маш их тийм дуртай гэх юм уу одоо ингээд ерөнхийдөө харагдаад үзэгдээд идэх тий. Тэгээд энэ тоонуудыг ерөнхийдөө судалж үзсэн л дээ. Ямар учиртай, яагаад ингээд таа тий. Тэнгүүд ихэнх хүмүүс ерөнхийдөө ойлгохтой бол нэгийн тоо бол одоо ингээд best те, I'm the best номер 1 те ингээд тийм бараг тэмцээн уралдаан шиг юм боддог боловч нэгийн тоо илүү нэг том бүхэл цул гэдэг утгыг илүү агуулдаг те. Тэгэхээр хүн болгон одоо ингээд сэрхүүтэй нэг юмыг ойлгох ёстой. Бид нар угаасаа л нэг дэлхий дээр байж байгаа те. Чи тэр хүнтэй муудалцаа ч юм уу, маргалдаа ч юм уу, хоорондоо яадаг чи ингээд үл ойлголцол үүсдэг ч юм уу, ингэдэг ч юм уу. Ингээд тэр дэлхийгээс ингээд зүүмлээд харахаар тэр зүгээр л нэг дэлхий дээрээ л ингээд байгаад байгаа байхгүй тий. Тэгээд энэ дэлхий дээр маань хүн болгонд орших, амар амгалан орших тэр орон зай бол хангалттай байгаа гэж би бол хардаг. Тийм болохоор ийм утгагүй нэг ийм сөргөлтөөнөөс болж айгүйх тийм юм үсэт байхгүй. Одоо шунал ч юм уу тий. Эсвэл газрын тос ч юм уу одоо ийм нэг материалын зүйлэн дээр алдцаад ийм утгагүй дайнууд хэрэггүй хэрэгцээгүй гэдэг юм уу тийм дайнууд айгүйх үсэт байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө хүн болгон одоо ингээд бид нар чинь бүхэл бүтэн нэг одоо raceтэй бас human being тэгэхээр ингээд энэ нэг гэдэг бүх зүйл нэг гэдгээл сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээ ойлгоцсон цагт бол одоо бүх барьерууд угаасаа байхгүй болдог. Одоо юм хуваагдлууд байхгүй болдог. Одоо тэр маань бол одоо жишээ нь ус гүрнүүд байна те. Ингээд бүгдээр ингээд хоорондоо хуваагаад ингээд хуваагаад авцсан энэ минийх энэ чинийх гэдэг.
Тэгээ тэрнээсээ болж ингээд амар их маргалтай. Religion ч гэсэн ялгаагүй те ингээд ийм тийм гэд. Гэсэн religion ч гэсэн бас амар инээдтэй байхгүй. Бүгдээрээ ингээд нэг юм бурхан гэд нэг юм руу ингээд итгэхэд ингээд байгаа. Гэсэн өөрөө өөрсдийнхоороо нэрлээд өөрөө өөрсдийнхоороо ингэсэн. Тэгээд бурхтынх нь хэлж байгаа юм угаасаа нэг л байдаг. Тийм тэгсэн мөртлөө нэг хүлэн зөвшөөрдөг гэхэр чинь бас нэг тийм логикгүй утгагүй зүйл болоод байгаа байхгүй. Ерөнхийдөө бүхэл юм бүтэн юм байна гэд ингээ ойлголцохоор хүн бас нэг юм олон зовлонгоос ангижирдаг. Өөрийн дотоод зөрчлүүд бас бүгдээрээ тэгэхээр бас нэг тэр маань бас нэг том амар амгалан байх одоо суурь нь болдог. Миний хувьд бол яг ингээд тэрийг ойлгосноос хойш бол маш их тайван болсон л доо. Ер нь бол тэгэхгүй бол одоо ингээл ийм рейс чи одоо ийм хар арьстай юм байна. Би одоо ийм байна. Чи арай өндөр юм байна. Намх юм байна. Чи арай мөнгөтэй юм байна. Мөнгөгүй юм байна. Итгэх ч юм уу те ингээд амар утгагүй юмнаас болж маш их тийм өөрсөндөө зовлон гайхавцардаг. Нэг бүхэл юм байна гэдгийг ингээд ойлгочих юм бол ерөнхийдөө хүн илүү compassionate болж эхэлдэг. Бусаддаа илүү анхаарч эхэлдэг. Бусад нь илүү дажгүй сайхан байвал өөрөө бас гоё болох юм байна гэдгийг бас ойлгож эхэлдэг те. Тэгэхээр энэ бас нэг сэрэлтийн бас нэг төвшин юм шиг надад бол анзаарчихсан. Тэглүү яг уу тэр нөхрийн хэрэг бүтээл өөрийн хэрэг бүтэндээ гэд яг л энэ үгийг ойлгоод идэм билээ. Тэгэд яг л хариутай бол бариутай энэ чинь нөгөө өгөө авааны ертөнц юм байна те. Ерөөсө бүх юм яг баланстай байд юм байна гэдэг нь тэрийг ойлгож байгаа тэр ухаарл wisdom ирж байгаа нь энэ одоо spiritual awakening яг энэ сүнслэг сэрэлт хийж байгаагийн гоё яг бэлэг шиг санагддаг ер нь. Яг тэрийг ер нь нэлээ гайгүй ойлгоод ирэхээр амар амгалан ирээд тэгэд энэ сүнслэг дайнч гэсэн яг л нөгөө дотоод сэтгэл өрнөсөөр байгаа л тэр нөгөө gap ч юм уу тий эргэлзээтэй uncertain тодорхой бас орон зай энергийн хувьд ингээ үсчихдээ юм тий тэг хүмүүсийг нэг юм мантуулаад саарлтуулаад тий яг нөгөө нэг passion зорилго газ жаргалан чаанаад байгаа нөгөө жаргал зовлонгоо эндүрэл яваад идэв штэ хүмүүс тий яг тэр байдал ирдэм байна гэж ойлголаа тий. Тийм тэгэхээр ялцчгүй тэрийг ойлгочвол тэгэл ерөнхийдөө амар амгалан байдал үүснэ л дээ. Гэхдээ тэр бол мөнхөд бас байм тийм тэрийг ойлголоо ч гэсэн амар амгалан байна гэж байхгүй. Одоо жишээ нь би хичнээн амар амгалан ингээд ирж байгаа ч ихсэн бас ингээд санаа зовох юмнууд үргэлжлэл бас л байж л байгаа шүү дээ. Бас одоо ингээд улсынхаа одоо сайн сайхан байдлыг бас анзаарах хэрэгтэй тий. Тэгээд ер нь дэрэгдэх хүмүүсүүдээ бас засч чанслах багаар сэрэх энтер гэл ингээл маш олон ажил санаа зовох юмнууд ер нь мундахгүй л дээ ерөнхийдөө тэгэл тэр чинь бас ялгаагүй нэг төрлийн дайм байгаа байхгүй те босоол ингээл энэ ажлаа ингээл ямарваа нэг үүрэг гэд ойлгоцсон л бол энэ үүргээ ерөнхийдөө ингээд хэрэгжүүлэх гээд ингээ явахаар бас ялгаагүй маш их олон чаленжууд гарч ирнэ. Тэгээд тэр чаленжууд чинь бас ингээд ерөнхийдөө янз бүрээр илэрнэ. Тэр нь болохоор одоо үг авах дурггүй ч юм уу, ойлгохгүй ч юм уу тийм хүмүүс байна. Игнорант хүмүүс байна те. Чи ерөнхийдөө балаараад байна, буруу юм яриад байна гэдэг ч юм уу те. Маш их юм сонин юмнууд гарч ирдэг л те. Гэтэ яг тэр нэг сонин биш л те. Яг гол мессеж нь бол эргэн тойронд байгаа хүмүүстэй зэгцлэх тэр нэг процесс өөрөө тийм бас амаргүй юм бэлээ. Ер нь бол бас л чанга ажил байлээ ер нь бол. Тэгээ тэр ажлыг бол бас хийгээд нэлээд удаж байна. Тэгээд бас яг үр дүн гарсан. Үр дүн гарахын хувьд гарч байгаа. Бас цаашаа үргэлжлүүлээд хийх ажлууд ч гэсэн зөндөө гарч байгаа. Тэгвэл амаргүй юм бол те одоо нөгөө эргэн тойрондоо хүрэж эхлээд бас нийгэмдээ нөлөөлөл үүсгэх гэж ингэж эхэлж штэ бид нөр өөрсдөө эхлээд би гэр гэдэг шат дараагаар явж байгаа. Тэгэхээр амаргүй юм бол үүн дээр та ямар одоо гаргалгаа олж ийн одоо нөгөө бас үр дүнд хүрч ийн амаргүй юм байна гэж хэлж штэ. Тэгэхээр прожектуудынхаа талаар ярих уу? Өөрийнхөө яг хийж хэрэгжүүлж үр дүнд хүрч байгаа ажлуудаа. Тийм тэгэхээр амаргүй байдал дээр бол ерөнхийдөө тэгэл амаргүй ерөнхий сайд чигээс ос. Юунаас эхлэх вэ гэхээр зэгслэх мэдээж хэрэг аргууд байгаа. Одоо манай өвөг дээдсүүдийн маань хэрэгжүүлсэн зөндөө арга байгаа л та. Одоо жишээ нь 10-ын систем гэж байна. Тэр бол маш зөв хүмүүсүүдийг замбраанд оруулдаг систем. Нэг зөв хэрэгжүүлвэл бас хүний амьдралд маш хэрэгтэй юм шиг санагдсан.
тэр бол нэг тий. Тэгээд хоёр дахь нь бол тэгээ прожектуудын талаар ярих юм бол яг энэ хоттой л холбоотой прожект л та яг ингээд эргэн тойронд маш замбраагүй тэгэл манай хот ч амьдрахад бас нэг тийм тухгүй болж эхлэв шүү дээ. Болж эхлэж байх бол ер нь бол баг тухгүй баг genocide л тийм сэдв шиг болоод байгаа хгүй. Өвөлдөө байнга ингээд хотоотой тэгэл хотын нэг зуны нэг хэдхэн сар л айгүй хүмүүс аж жаргалтай байдаг. Бос үед нь юу л ингээд анзаарангууд хүмүүсүүдийн сэтгэл зүй бол ерөнхийдөө жоохон down dark stressful тийм байгаа тий. Тэгэнгүүт ингээд logically харангууд ийм их газар нутаг байхад бид нар яагаад ингээд альбтай юм шиг нэг газар ингээд шаваад нэг ингээд стресстүүлээд тэгээд тэрэндээ ингээд гомдлоод тий тэгээд ингээд ингэх ерөнхийдөө бол шаардлага байхгүй юм шиг надад бол санагдсан. Тэ хэрвээ том энэ хязгааргүй сайхан орон зайдаа очиод нэг газрын сайхан эзэн суугаад тэ тэр газараа хөгжүүлээд өөрийнхөө хиймээр байгаа хүсэж байгаа юмнуудаа ингээ хийгээд явах юм бол ер нь монгол хүмүүст илүү зохимжтой юм шиг санагдсан. Яагаад гэвэл угаасаа бид нар чинь номадик хүмүүс амар их тийм эрх чөлөөтэй байх дуртай. Тэнгүүд хотын юм системд орж ирэнгүүт нөгөө нэг эрх чөлөө маань хязгаарлагдаад эхэлдэг. Тэнгүүд тэр тухгүй мэдрэмжүүд ингээд янз бүрийн симптомоор ингээд илэрч гарч ирээд байгаа юм шиг надад бол санагдсан. Тэгэхээр бид нар бол буцаад угаасаа тэр нэг freedom эзлэх хэрэгтэй авах хэрэгтэй тий. Тэнгүүд тэр орон зайд очих хэрэгтэй. Тэгээд тэнцэнэ хүн угаасаа автоматар сайхан тайван болно те. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол ингээд байгальтай илүү ойрхон болно. Цэвэр агаар те ингээд гоё аршаан булаг маш их сайхан юм эмчилгээний аршаан булгууд байна. Тэнцэнэ бас ингээд очиод байж болно те. Тэгээд маш их сайхан эмийн ургамлуудтай те. Тэгээд бас ингээд таван шуу мал маань ингээд ингээд бүх айгуу гоё нөхцөл байдал нь бол уг нь байгаад байгаа хгүй те. Ганц нөгөө нэг хэцүү чаленж нь болохоор энэ хүмүүс ингээд хотоос гараад явхад зардал өндөртэй гэх юм уу. Нөгөө дасаагүй юм руугаа ингээд явах гэнгүүт яах учраа болдгоо. Тэгээд за яг очсон ч гэсэн жоохон ганцаард л үсч магадгүй. Яа тэгвэл тэнд нөгөө бид нар чинь ингээд сошиал хүмүүстэй ингээд харилцаанд донд ингээд хотод ингээд амьдарсараа сурцсан. Тэгвэл тэр маань өгүүлэгдээд тэр маань одоо ингээд тэр орон зай маань байхгүй болчоор ингээд жоохон бас хэцүү юм шиг санагддаг те. Тэгэхээр тэрийг ингээд цогцоор нугасаа бүрдүүлж бид нар ингээд тал тишээ ингээд тараад гоё юм жижиг сумдууд ингээд хүмүүс нийлээд гоё юм ядаж нэг сумаач юм уу төшөглөөд ингээд цогц ийм газруудыг бүрдүүлэх хэрэгтэй юм шиг санагдсан. Бидэрт бол одоо маш олон техникийн болон ингээд инновацлог тийм шийдлүүд угаасаа бүгд ингээд гараад ирсэн те. Бид нар интернет гэхээр Starlink байна те. Ингээд юу одоо дижитал намаадууд гээд маш их хөдөлгөөнүүд гараад ирсэн те. Ер нь компьютертэй байхад хаанаас ажиллаа хийж болохоор болцсон ингээд ерөнхийдөө нөхцөл нь бол ингээд бүрдсэн байгаа тоххой. Хүмүүс ингээд гарч амьдарч болно те. Одоо өөр улс орнуудад болохоор эн чинь лакшери байгаа тоххой. Одоо жишээ нь туристууд ирэнгууд одоо эн чинь бол шууд лакшери тооцогддог. Баах ийм амар хязгааргүй юм уу? Энэ зүгээр хинийх ч биш юм уу те. Энд ингээд зүгээр ингээд гэрээ тавиал амьдарч болох юм уу те гэдэг. Тэгмүүд Европод бол хизэж тэр бол зүгээр ингээд амар лакшери санагддаг байхгүй. Зүгээр л байж болшгүй зүйл юм шиг санагддаг. Гэхэд бидэрт тэр боломж нь бүр ингээд 100% байгаа. Гэхдээ тэрийг юусоо олж харахгүй байгаа байхгүй. Тэгээд тэрийг олж харсан ч гэсэн жоохон тэр чаленжууд нь хэцүү санагдаад хүмүүс ерөнхийдөө хөдөлгөө хоттоо ингээд яг хотынхаа стайлдаа ингээд бүрэн шингэцсэн те ингээд бүр ингээд салж чадахгүй хацаж чадахгүй болчиход байгаа. Тэгээд ингээд тэрнээсээ ингээд салахын тулд нэг жоохон юу хэрэгтэй юм шиг санагдсан. Бэлтгэл ажил тэр суурийг бэлтгэх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд манай энэ project эвлмаа энэ бит хоёрын хийж байгаа project бол ерөнхийдөө тийм л дээ. Цогцоор нь coworking space үүсгье хөдөө. Хөдөө үүсэхдээ бас тэгээд бас Монгол гэрүүдээ сайхан тавья. Яагаад гэвэл манай энэ culture ч амар үнцэнтэй culture. Энэ маань ингээд баг багаар устдаад байгаа байхгүй. Ингээд байхгүй бүр nomadic life ингээд байхгүй болоод байгаа. Тэнгууд одоо яг ингээд нөгөө хүнэрийг намайг бол ингээд шоглсон байхгүй. Чи одоо хөдөө ингээд 2 жил 3 жил тэгж амьдарчихгүй бол амьдарч үзээгүй бол өөрийгөө монгол хүн гэж хэлээд одоо явахтай л гэдэг юмыг бас ингээд ойлгуулж байгаа байхгүй те. Тэнгууд чинь бас ингээд бодонгууд хөө нэр тийм биш те. Би ч одоо юу илээ те. Тэнгууд одоо яг би бол өөрөө жишээ нь хөдөө бол маш аз жаргалтай байдаг. Би бол тэнд бол маш гоё
надад бол таатай байдаг. Тэгэхээр би бол яг ингээ community-тэйгээ найзуудтайгаа ч юм уу ингээ хүмүүстэйгээ нэг газрыг ингээ очиод сайхан хөгжүүлээд тэнцэнэ гой юм хийгээд технологийн тэ ингээд Европын, Израилийн ч юм уу Америкийн бүх сүүлийн тэр технологи гой юмнуудыг portable device-ууд ингээд бүх юм ерөнхийдөө portable болоод ингээд нүүдэг болоод эхэлчихлээ шүү дээ. Тэгээ нүүдэг бас юм гэр бүлүүд бас маш их болж байна. Тэ ингээ машин дотор амьдрал ингээл нүгэлээ team lifestyle. Энэ lifestyle бол хамаагүй чөлөөтэй хамаагүй гоё байдаг. Тэгэхээр яг team base camp-ууд ерөнхийдөө үүсэх ёстой юм шиг санагдсан. Монголд бол ерөөсөө ингээд хөдөө гарангууд зүгээр л нэг амрах гэж ч юм уу те ингээд явдаг. Түүнээс л эзэн штэ чи ингээд ажлын team coworking space бай очингууд одоо жишээ нь ноутбукоо барайл очингууд энэ чинь яг ингээд ажиллаад гэртээ ингээд сууж идэг ингээд аль хэдийн community үүсцэн тэгэл янз бүрийн project-ууд энэ чинь ингээд хийгээ байж идэг. Тим юм ерөөсөө харагдахгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр тим хэрэгцээ маш их байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд одоо монгол хүдэд очиод амрах гингууд бас үний хувьд бол амар болоод байгаа байхгүй. Одоо чиний 300 мянга 400 мянга нэг сайт гэр бүлэрээ ингээд явах гингууд амар их тийм мөнгөний тоо гараад идэг. Тийм үү тэрнээсээ болоод бас ингээд манай эдийн засаг чинь бас жоохон мяа болохоор ерөөсөө тэр боломж нь бүрдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр ялчгүй энэ хүмүүс зүгээр л ноутбукаа өрөөл гарахад тэр орон зай байж ах хэвээр тий очиод ажиллах тэр орон зай байж ах хэвээр бүрэлдсэн байх хэвээр. Тэнгууд яг энэ цогцоор нь шийдэх тий тэр тусмаа Монгол гэрүүд ашиглаад ингээд нэг гоё тийм цогц жижигхэн таун юм уу виллежүүд үүсэх хэвээр юм шиг санагдсан. Тэгээ тэр тал дээр л одоо ерөнхийдөө ажиллаад жижиг прожектууд бичээл тий ингээл ажиллаад явж байна да. Үнэхээр гахалтай өөрийнхөө ажлаа суулцсан маш их баярлалаа. Яг энэ дээр болоос үнэхээр л санал нэг байдгаа. Бүр яг одоо бүгдээрээ л гадаад дотоодор яваал үзчихлээ тий. Гадагшаа яваад амарцсны илүү хямдхан байгаа байхгүй. Тийш очиод нэг хэсэг хугацаанд чултгаа тий. Энэ стресснээсээ гарах гал бүгдээрээ цухтаадаг. Тэгээ тэрээгээ бас ингээд одоо энэ нөгөө project энтертэй оруулаад тий. Тэ нэг ганц 2 удаа аялахтай биш тий. Бас өвлийг очиод өнгөрөөждөг тийм нүүдэлч бас хэм маягаараа баймаар байгаа байхгүй тий. Гэрээж гисэн яг инновацлаад арай сайжруулдаг ч юм уу бүхэл юм хувьсдээ шүү дээ. Тэгэхээр таны project бол та хоёрыг хийж байгаа энэ ажил гайхалтай санагдаж байна. Тэгэд энэ RFD систем энтер гэдэг нь бол угаасаа л ер нь бол яг л бид нарт тийм зориулагдсан л зүйл байсан байна л да. Тэгээ энийгээ ч гэсэн гоё инновацлаад одоо тэгтээ би ингээд нөгөө уламжлалт сэтгэлгэн дээр суйрлаад энэ нь бол яг суурь нэмэн бүгдийг ингээд хувьсгаасаа дээр шинчлээсэй гэж айгуугаа өстөх гоё бүхэл юм цаг хугацааны туршид угаасаа хувьсж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бол ингээд заавал байгаасаа гэж бодож чинь маш гоё шин айгуу гоё сонсогдож байна. Бидний яг тэр нүүж чадахгүй энэ project-д одоо хувь нэмрээ оролцоо оруулаад ингээд шууд шийдэд явж чадахгүй байгаа зүйл нь танд юу юм шиг вэ? Нэг юм energetically одоо энергийн түвшинд биднийг хүлээд энэ хатаас гарахгүй байгаа дээ шүү дээ. Ер нь дээ. Энийг яаж бид нар одоо overcome хийж давж гарах вэ? За overcome хийх юм бол угаасаа жоохон sacrifice гарах хэвээр. Хүн угаасаа энэ lifestyle угаасаа өөрийн чинь гоё цэцгэлүүлж чадахгүй, дижээж чадахгүй байгаа энэ амьдралын lifestyle тэр тусмаа гэр бүлийн чинь ингээд гоё байлгаж чадахгүй байгаа lifestyle бол тэгээд тэрийг бол ер нь солиослох хэрэгтэй. Угаасаа локейшнаас олж байгаа учраас жоохон золиос гарах хэвээр л да. Тэрийг л хүмүүс бас ойлгох хэвээр юм шиг санагддаг. Яа тэгвэл манай хотод ч одоо ингээл баян тансаг амьдралтай хүмүүс маш их байгаа. Гэхдээ тэднийг харангууд бас тийм happy биш байгаа тоххой. Яг ингээд нэг юм бүгдээрээ л угаасаа яг адилхан тийм асуудалтай байгаа тоххой. Тэнгууд ингээд яалтчгүй тэлж жоохон амьдрах хэвээр. Сумуудаа жоохон инфраструктур нь хөгжсөн, сумуудаа жоохон түшиглэж тийм шинэ инновацлог юмнуудыг бий болгох хэвээр. Тэгээд энийг бас ингээд дэмжиж бас хийж байгаа хүмүүс маш их ингээд тусдаа ганцаараа ингээд хийж байгаа хүмүүс маш их анзаарчихсан. Гэхдээ хамтраад яг ингээд нэг ингээд том прожект болгоод хөдөлж байгаа хүмүүс бол төдийлөн байхгүй. Яг дороо ингээл яг бүгдээрээ нэгээрээ ингээд бүх юм хариуцаад бүх юм хийх гээд байгаа байхгүй тий. Тийм биш. Аль болох олон хүн оролцох тусмаасаа тэгээд ингээд нүүж хөдөөнөө сайхан эзэн сууж амьдрах нь айгу чухал юм шиг санагдаж байгаа. Яагаад гэвэл тэр тусмаа энэ дайны үед те одоо янз бүрийн юм био вирустэй ингээл янз бүрийн юмнууд ингээл хүн олон төвлөрсөн газар ингээл 9 шүдийн өвчин ингээл янз бүрийн сонь хаанаас юу гарч ирсэн ойлгомжгүй ингээд вирусууд гараал ингээд байгаа шүү дээ. Тэр чинь бол яг ингээл хүний төвлөрсөн газараас үүсээд байгаа хгүй те. Тэнгууд манай хүн одоо манай улсч одоо хүн юу гэлээ те нэг 3 сая дөнгөж гараад байж байгаа те. Тэнгууд
ер нь яг ингээ ус гүрний хувьд бодонгууд амар буруу алдаа байхгүй бүгдийн нэг дор ингээ пак гэд цуглуулцдаг. Одоо энэ дэр чин ганц бөмбөг хаяхад тэгэл дуусна шүү дээ. Ер нь манай улс дахиж босч ирэхээргүй төвшөнд очихоор байхгүй. Ер нь бол яг тэр риск бүх юмыг ингээ бодолцсон ч гэсэн жоохон independent те ингээд хотоосоо жоохон үл хамаарсан, бие даасан тим системүүд ерөнхийдөө одоо ингээд илүү хөгжих юм шиг санагдаж байгаа тий. Тэгээ тэр үднээсээ ч гэсэн тэрний нэг суур тий тэрийг илүү амарчлах байдлаас болж ерөнхийдөө тэр прожектуудыг хийж эхэлж байгаа л та. Тэгээд одоо дөнгөж л эхэлж гин дөнгөж л одоо нөгөө нэг яг одоо тэр чинь сургуулийн шийдэх ёстой тэр healthcare-ын шийдэх ёстой тий. Тэгээ ажлын байрыг шийдэх ёстой гэл маш олон юм шийдэх ёстой юм байл л та. Энэ бол яг нэг тийм хүүхдийн тоглоом шиг амархан биш. За тэгээ хийчихгээл тэгэл хийчих юм биш. Гэхдээ яванда long term те нэг 10 жил 20 жил зүтгүүл бас нэг үр дүнтэй. Тэгээ дээрээс нь бас манай улсын хувьд ч гэсэн хөгжлийн хувьд ч гэсэн маш ач холбогдолтой. Тэгээд бидний ганц одоо нөгөө нэг манай улсын independent байлгаж байгаа зүйл ч одоо манай энэ 5 шүү мал штэ тий бид нар тэнцэнээс хүнсээ гэж бусдад бүх юм нь баг хамааралтай. Тэнгууд одоо тэр одоо махныхаа сурстайгаа ойрхон байх, цэвэр усныхаа сурстайгаа ойрхон байх гэдэг ийм зүйлүүд ч юм бол илүү чухал болоод байгаа байхгүй. Тэнгууд яалтчгүй л одоо хүмүүсүүдийг нүүж ирэхэд нь илүү амарчилмаар байгаа. Яа тэгвэл тэр нүүх зардлыг багасгах ёстой. Дээрээс нь шууд хүлээгээд авах тэр орон зай энэ бүрдүүлэх ёстой. Тэнгууд хүмүүс өөрсдөө энд бас нөгөө баг контрибьют өөрсдөө хийх ёстой. Гой прожектууд ингээд жишээ нь явагдаж байна л да. Одоо жишээ нь улс орнууд ингээд дайнтай улс орнуудын ингээд прожектуудыг харангууд одоо жишээ нь Америкт бол ингээд амар их банкер бариад байгаа хгүй те ингээд доошоо гүнзгий доошоо нөгөө нэг янз бүр цөмөн бомб хаяхад бол сефтер дотроо газар ухаад тэнцэнэ ингээд бүр амар том хөгжүүлээд хот шиг болгоод тэгээд тэрэнд чинь хүмүүс бүр тэрбумаар нь инвест хийгээд ингээд бэлдээд байгаа байхгүй. Энэ одоо яг юу хэлж байна гэхэлэр угаасаа ингээд энэ олон дайнууд чинь ингээд хурцтаад эхлэх юм бол ерөнхийдөө айгүй хэцүү болох гэдэг наа гэдгийг хүмүүс ерөнхийдөө хумсарлаад эхэлж байгаа байхгүй. Тэгээд ингээд хариу арга хэмжээ авч байгаа хэлбэрүүд нь юм болоо. Тэнгууд манай улсын хувьд болохоор бид нар заавал тийм банкер барих эсгүй те зүгээр л сайхан nomadic lifestyle руугаа буцаал орчиход болчиход байгаа хгүй. Тэр бол ерөнхийдөө хак бол амар том хак. Дээрээс нь Монгол хүний хувьд, Монгол соёлын хувьд бол амар юм бэл. Би бол одоо жишээ нь өмнө Монгол гэр зөндөөл очиж ингээл байдаг байсан, амьддаг байсан гэдэг анзаардаг байсан. Яг би сая хэсэг амьдэрсэн бохгүй Монгол гэрт те. Тэнгууд ингээд миний анзаарсан юм маш их юм анзаарсан. Би хэрэгтэй маш их хог новштой юм байна гэдгийг анзаарсан. Тэр бол ерөөс амар ач холбогдолгүй материал маш их цаг зарцуулт юм байна гэдгийг ойлгосон. Угаасаа гэрчин жижиг орон зай учраас тэр илүү хэрэггүй юмнуудаа ингээд угаасаа танчтай юм байна. Хайчтай юм байна. Тэгээ улам минимал болоод байт юм байна. За тэгээ минимал болонгууд бас ялгаагүй нөгөө нэг чи өөртөө цаг хожиж яах гэсэн үг байхгүй тий. Яг ингээд өөртөө илүү цаг өгöd байгаа байхгүй. Бусад ийм сони юм цаг зарцуулах болоод тэнгууд одоо нөгөө нэг оюуханд хөрөнгө оруулах ч юм уу, бясалгах ч юм уу тий. Ингээд тэр юм цаг чинь илүү болоод эхэлдэг. Тэгээд дээрэс нь Монгол гэртх одоо унтаж амрахад бол хүртэл илүү өөр юм билээ. Маш сайхан унтаж амардаг. Тэгээд унтах цаг чинь бол илүү байгалийн цагтаа нартайгаа илүү ойрхон болоод эхэлдэг. Тэнгүүд хүн яг нарын цагаа дагаж унтаж амраад эхлэхээр эрүүл мэнд угаасаа сайжраад эхэлт юм байна. Тэгээд гэр бүлийн харилцаа одоо тэр гэр дотор байгаа харилцаа бас маш чухал. Яа гэвэл Монгол гэрт бол хан нөгөө тусдаа өрөө гэж байдгүй. Тэнгууд ерөнхийдөө тэнд байгаа гэр бүлүүдийн харилцаа, хоорондох харилцаа эдгээр нь улам гоё сайжраад ерөнхийдөө нууж хаах юм багасаад тэгээ илүү ингээд open шулуун харилцаатай болоод гоё болоод эхэлт юм байна. За 3 дугаарт гал гэдэг зүйл. Одоо Монгол хүн бол угаасаа л одоо сүнслэг галаасаа бүх юм авдаг те. Галтаа маш их харилцаж ирдэг те. Тэнгууд бидний ингээд ийм 4 аны дунд те газраас нь хол тэгээд дээрээс нь бас ингээд одоо энэ сансраас ч бас янз бүрийн энерги 9 шүд имэрч байгаа штэ тэрнээс ингээд тусгаарлаад бүгдээр ингээд нэг ингээд хайрцаглаад тэг агуу шиг бүгдээрээ ерөөхдөө үнэр хэлж байгаа бол бүгдээрээ нэг ийм сонин агууч хичээдэг амьдраад байна гэдэг аахгүй те тэгэхгүй
Монгол гэрт бол тийм биш шүү дээ. Дэв нонгорхоо, бүх юм нонгорхоо. Тэгээд хүнд бас хөл нүцгэн ингээд газар ингээд алхах боломж нь бүрддэг те. Тэгээд бас хүүтэн үед бас тэр хүүтэн Монгол хүн чинь угаасаа хүүтнээ даваад ирэхээр хүүтэндээ дуртай болоод эхлэхээр улам жавхаж хүчтэй болт юм байна. Ерөнхийдөө. Тэгэнгүүт одоо нөгөө Win Hoffman гэдэг нөгөө нэг хүн байдаг шүү дээ. Тэрийг үзчихсэн. Тэр нөгөө яг хүүтнээр ингэж бяцлагдаг нөгөө амар бүх хүүтэн өсөнд ордог те экстрим юмнуудыг хийдэг. Тэр хүн чинь тэгж депрешнээсээ салж маш олон өөрийнхөө тийм сэтгэл зүйн эмгэг бүх юмнуудыг зассан шүү дээ. Тэгэхээр ингээд ийм амар олон юмнууд ингээд давхар бонус болоод ирж байгаа байхгүй те хэрвээ яг хүн буцаад nomadic lifestyle руугаа ингээд шилжээд орох юм бол тэгэхээр энийг бол бид нар яг цэвэр үнц ингэж харах хэрэгтэй. Энийгээ бараг ингээд нэг лайфстайл болох хэвээр амьдралын ядаж нэг 6 сараа тийм байх хэвээр тэгжиж тэр чинь хүн автоматар ирүүлжээд автоматар хотын стресс бүх юмнасаа салаад нэг гэр бүлийн харилцаа бүх юмаа гоё болгоод тэгээ тийм орон зай Монголд ч бас бусад орныг бодвол газрын үн мөн бол харьцангуй гайгүй шүү дээ. Тэнгууд нэг жоохон юм газар шороотойгоо ажиллаж мэжлээд мал залтайгаа ажиллаад ингээд тэгээд олон улсын маш олон судалгаанууд байдаг шүү дээ. Одоо нэг жишээ нь хүүхдүүд одоо мал дээр өссөн хүүхдүүдээ швейцарууд илүү ирээд Монголд нөгөө нэг судалгаа хийгээд үтсэн чинь ерөөсөл Монгол хүүхдүүдийн иммун хамаагүй сайн байна. Ингээ хөдөө амьдарч байгаа хүүхдүүдтэй тэнцээ янз бүрийн ашигтай бактериуд энэ малаас янз бүрээс гарч ийна тий. Тэгээд энэ хүүхдүүд цаашдаа бол маш тийм бие бэлтэн маш сайн тийм болж ийна гэдэг. Тэгээд тийм судалгаанууд хүртэл батлагдаад байгаа байхгүй тий. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдүүдэд эрүүл байлгая, ийм байлгая гэх юм бол ялчгүй энэ лайфстайлыг сонгох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр яг харангууд эн чинь өөрөө зүгээр л нэг жижигхэн юм нүүдэл шиг мөртлөө араасаа ингээд асар том юм их бонустай байгаа байхгүй. Дээрээс нь одоо Монголд ирж байгаа туризмын хүмүүс бол ерөөсөл тэрийг Монголын хөдөөгөл хүсэж ирдэг. Ерөнхийдөө хөдөг очиж үзэх гэж тэ сонирхох гэж ирдэг. Тэгэхээр энийг угаасаа хийх нь чухал юм шиг санагдал. Тэгэл ерөнхийдөө багаар structure хийгээл ажиллаж байна. Үнээр гайхалтай. Ямар сайхан локейшн газар зүйн байрлалыг бид нэр төлдөөс юм бэ? Юун тэр банкер руугаах те. Яа үнээр гайхалтай. Зүгээр ингээд нүүчгэд л болох юм биш үү? Манайхаа юун тэр им тариамаараа авах зүгээр үнэ. Одоо энэ тэр нөгөө нэг физик хүчний гайхалтай гайхамшиг өөрийнхөө биен дээр ч их сада жишээлбэл мэдэрсэн. Одоо ингээд йог мог хийхээс өмнө ч юм уу те ингээ ганц биеж хүн учраас ингээ хүүхдэд тэрвэрээ явахад одоо гарын хүч дийлэхгүй хүүхдэд дийлэхгүй байхад л ингээ шууд сэтгэлээр ундаг байхгүй би ингэж амьдрах гэж дээ тэ ингээл шууд депрешнд орж шít тэрхүү хоромд тэгэнгүүтээ ингээл гарын хүч илүү сайжрах те сүнэдэг болох ч юм уу тэрхэн төдийд л одоо ингээ хүүхдэд ингээ сайхан өргөөл явахад амьдрал бол гэрэлтэй гээдээ шал өөр идэх байхгүй тэгэхээр хүний физиклийн биеийн хүчтэй тэр хөдөө амьдрах тэр агаартай цэвэр орчинд амьдрах тэр зүйл бол одоо юугаар ч орлуулшгүй. Яг одоо бид нар чинь сүнслэг татаадаа анхаарал байгаа шүү дээ. Тэрийг бол шууд ингээ пластжуулчдаг тий. Шууд айгуу сайхан автоматар тайван болгоод өгдөг юм байна гэдгийг би үнэхээр бас яг мэдэрсэн шүү. Тэгээ үнэхээр гайхалтай прожект болж байгаа юм байна. Тэгээ энэ төслийн тухай одоо хаанаас мэдээлэл авах вэ? Мэдээж доор линкээр оруулна. Тэгээд та хоёр минь одоо ямар таниулах ажиллагаа явуулж байна? Доор яг тийм амар сүртэй таниулах ажиллагаа бол явуулаг байгаа. Гэхдээ бид нар бас нэг юм стикерүүд хийсэн. Энэ тэн стикерүүд хийгээд QR-аар уншингууд ороод тэгээд прожекттой шууд танилцж болно те. Тэгээд тэрийг бол QR линкийг бас урдч өгч болох бах. Тэгмүүд хүмүүс бас ингээ кликлээд шууд дараад үзээд прожекттой танилцж бас болох хаа гэж бодож байна. Тийм. Гэхдээ маркетинг фейз рүү бол ороогүй л да. Яагаад гэвэл бүрэн орж хамжаагүй. Яагаад гэвэл эн чинь бас тодорхой хэмжээний хөгжүүлэх юмнууд маш их байгаад байгаа байхгүй те. Тэрийг ерөнхийдөө шийдээд тэгээд ингээ явсны дараа бол ер нь эрчимтэй маркетинг хийнэ гэж бодож байгаа. Тэгэл одоо ажиллаж байна да ер нь л. Тэгэхээр энэ сүнслэг дайн гэдэг нь одоо дэлхий болоод Монгол орны төвшөндөө яг яаж илэрч мэдрэгтэй дэвэл энэ нөгөө сүнслэг дайны бас ууршиг байж тээ гэж те хүн мэдэх боломжтой юм. Та тэр талаас нь хэлээд биднэрт нэг юм анзаарга хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Жишээлбэл сүнслэг байлаа гэж зөвхөн дотооддоо ажиллана гэд гадаад орчноос өөрийгөө таслах ч юм уу те. Тиймэрхүү биш илүү энэ дээр нөгөө өдөр шөнөгүй мэдээ үзэхгүй маа гэхэд тэрхүү сүнслэг хүний сэтгэлээс улбаатай тэр дотоод макро төвшөндөө яг яаж илрээд байгаа вэ
Тэр талаас нь таны хэлэх үү? Тэгэхээр энэ сүнслэг дай гэдэг чи одоо тэгэл ерөнхийдөө хүн болгон л одоо ингээд сүнстэй байгаа тий. Тэнгууд одоо энэ том улс гүрний одоо лидерүүд ч гэсэн ерөнхийдөө бас ингээд сүнснүүд байгаа шүү дээ. Маш олон сүнсийг төлөөлж байгаа сүнснүүд л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэдний хоорондох одоо ийм түлхэлцэн дайн ч одоо маш олон төвшөнд илэрч байгаа тий. Эдийн засгийн хувьд тий, янз бүрийн био, вирус дайны хувьд тий. Тэгэл бүр ингээ физикал бүр пуужиндаа хүртэл ингээл тулаал явж штт те. Тэнгууд одоо ингээд том хотууд ерөнхийдөө айгүй unsafe болж эхлэдэг байгаа байхгүй те. Янз бүрийн нөгөө нэг хүний өмнө байгаагүй тийм сонин өвчин симптомууд ингээд гарч ирээд байгаа те. Тэгэхээр энэний эсрэг яалтчгүй ингээд нөгөө бэлэн байхын тулд яалтчгүй юм том төвлөрсөн олон хүний төвлөрсөн өндөр байшинтай ийм газруудаас өөртөө жоохон тусгаарлах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Ер нь бол тусгаарлаа жоохон өөр газар амар амгалан газар те даймаа нэг хүртээд ахааргүй. Тэгээ дээрээс нь нөгөө нэг бүрэн independent байх те хотын энэ системээс бас нэг жоохон independent амьдрах өөрсдийнхөө тэр экосистемийг бүрдүүлэх гээд иймэрхүү олон юмыг нөгөө бүрдүүлэх чухал байгаа болохоор яалтчгүй ингээд уялдаад байгаа хгүй тий. Тэгэхээр энэ бол яалтчгүй нэг сүнслэг дайм мөн том бүр физикал дайны одоо манифесташн ч манай усад маш олон төрлөөр илэрч байгаа шүү дээ. Ер нь бол тэгэл хүн болгон л мэдж байгаа яаж илэрч байгааг. Тэгээ тэрнээс одоо ингэж нэг жоохон тусгаарлах, тэрний эсрэг арга хэмжээ ихэнд тулд ерөнхийдөө хотоосоо жоохон тархаж амьдрах. Хотоосоо тархаж амьдраад өөрийн гэсэн тийм экосистемүүдээ бүрдүүлэх. Тэгээ тэр газраа бас ингээд дан ганц ингээд бүрдүүлээ зогсохгүй бас драйв хийхтэй хөгжүүлэх тэр бүр гой шин прожектууд ч ингээд хүн тэнд очиод бол ингээд угаас л бүгд ажилтаа байх хэвээр тий. Тэнгууд тэнцээ бас хүмүүст нэг юм гайденстэй, консалтенстэй тийм орчин ерөнхийдөө хэрэгтэй л болоод байгаа юм л та. Тэгэхээр энэ прожект маань угаасаа одоо энэ safety хүмүүсүүдийн одоо энэ манай одоо улсад байгаа бүх одоо энэ сүнснүүдийн амар амгалан байдлыг л ерөнхийдөө бүрдүүлэхтэй ерөнхийдөө илүү холбоотой байгаа байхгүй тий. Тэгээд энэ нэг том хотын олон түмний цугларсан энэ юмнаас нэг жоохон зайтай байгаад тэр чинь өөрөө бас нэг юм янз бүрийн улс орондын баяда энэ коронавирус гэсэн юу болж энэ бүгд л ингээл панк гэл ямар ч хүн ерөнхийдөө гаранти байхгүй шүү дээ. Бизнес юу вэ? Бүх юмд чи ингээд нэг тийм баталгаатай юм байхгүй болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр үед хүмүүс яах вэ гэхээр өөрөөсөө л нэгдэж нийлээд баталгаагаа бүрдүүлэх ёстой. Нэгэндээ тэгэхээр яг яалтчгүй ингээд сэрж байгаа ч юм уу, сэрсэн хүмүүс ч юм уу тэд нар бас хоорондоо жоохон нэгдэх ёстой юм шиг надад санагддаг. Яагад гэвэл тэр хүмүүс ч одоо угаасаа бүх юмыг өөрөөр хараад эхэлж байгаа шүү дээ. Арай өөр өнцгөөс харж байгаа, арай дээрээс харж эхэлж байгаа. Юу болж байгаа гэдгийг арай илүү их анзаараад эхэлж байгаа. Гэхдээ миний анзаарснаар бол ихэнх хүмүүс жоохон тустай байгаа да. Одоо ингээд энэ тэнд ингээд хүмүүс ингээд сэрэл маш олон ингээд удуун зарим бөөнөр ингээд бүгдээрээ л төвшөндөө хүмүүсүүд ингээд сэрэж байгаа шүү дээ. Тэгээ сэрэж байгаа боловч одоо нөгөө нэг яг хамтаараа нийлээд ингээд нэг юм хийж байгаа эсвэл ингээд нэгдээд нийлээд байгаа тэр юм нэг анзаарахдаггүй. Энийг арай жоохон эрчимжүүлээд арай нэг жоохон хамтдаа хүчээ нэгтгэхэд ингээд хөдлөөд байвал арай хурдан бий болох юм болоо гэж бодоод л байна л та. Гайхалтай. Тийм одоо манай подкастын сонсогч нар ч гэсэн өөрсдөө ингээд нөгөө ухамсараа тэлэх тусам сэрэх тусам гэх юм уу те уулзалтыг ингээд зохион байгуулахыг хийж эхэлж байгаа байхгүй те. Тухгүй бас нөгөө зуны цаг үйлрэл ирсэн чинь уулзалт зохион байгуулалтыг Эвэлма Рана хоёроо урьж ийн. Тэгээ маш их гайхалтай өөрийн нөгөө нэг энэ одоо дээд ухамсараас ирж байгаа ухаарл өвдөөс ирж байгаа ухаарл мессеж тохиог бидэнд дамжуулж байгаад маш их баярлалаа. Тэгээ яг бид нар бол ингээд зүгээр мэдхгүй зүйлээсээ л айгаад байгаа байхгүй. Одоо тэр амьдралын хэв маяг хит их жаргалтай байгаас л өдөр зүгээр айгаад тэгж амьдрал шийдэж тийм хөвчлөөтэй байж үзээгүй болохоор ч юм уу те анханаас ийм системд төрсөн болохоор ч юм уу. Тэгэхээр одоо бүгдээрээ ингээд буцаад дотоод хүрчээ саны тэгээд тэрний төлөө бас ингэж алхам хийх заавал хэрэгтэй юм бэ шүү. Тийм мэдхгүй зүйлээс айхаа болтгой тэр мэдхгүй л одоо хамгийн гоё юм байдаг гэдэг байгаа шүү дээ. За баярлалаа Ранаха. За баярлалаа.
Тэгээд ер нь сүлд нэг хэлэхэд бол бидэрт угаасаа нөгөө хакн гэх юм уу бэлэн блупринт нь байгаа те. Угаасаа бидэрт ингээд нүүлж яг ингэж амьдрдээ шүү хөдөө гэд ингээд угаасаа бэлэн жишээ нь байж байгаа шүү дээ. Тэгмээд бид нар тэрлүүгээл буцаад core руугаа одоо нөгөө суур руугаа ингээд шилжиж байгаа, уг руугаа шилжиж байгаа. Гэхдээ тэрийгээ бас нэг яг гоё жоохон модерн ингээ хөгжүүлээд гоё болгомоор байхгүй. Илүү их activity-тэй, илүү их нөгөө нэг ажиллах байр, ажиллах төр орчин бүрдэх ёстой тий. Тэгээд тийм болохоор энэ тал дээр одоо ингээд хамтарч ажилламаар ч юм уу, нэг хиймээр ч хүмүүс бол хөгжүүлэлт холбогдоорой. Тэр тэгээд энэ тал дээр ямар ч байсан хамт зүтгээд ингээд ажиллахыг хичээнэ. За маш баярлалаа.